Сэтгэл санааг сайжруулах, стрессийг бууруулах арга барил. Аливаа стрессийн нөлөө эсвэл үйл явдал нь хүнд сэтгэл зүйн болон бие махбодын хүчтэй дарамт үүсгэдэг. Дотоод энергийн хүчтэй түгшүүр үүсч хүнд энэ түгшүүрийг боловсруулах, сулруулж илүү тайван болох хэрэгтэй болдог. Стрессийн үед өөрөөр хариу үйлдэл үзүүлэх хоёр төрлийн хүн байдаг. Зарим нэг хүмүүс стрессээ гадагшаа гаргаж үг хэллэг үйлдэлээрээ илэрхийлдэг. Жишээ нь хараал үг хэлэх, бусдыг загнах, аяг тавг хагалах зэрэг үйлдэл гаргадаг. Өөр нэг хүмүүс нь стрессээ дотроо барьж сэтгэл хөдлөлөө дардаг учраас ихэвчлэн сэтгэл зүйн нөлөөтэй бие махбодын өвчнөд тулгардаг. Гол асуудал нь толгой өвдөх, даралт ихсэх, хотоод гидсний эмгүүд юм. Өөрийгөө болон эргэн тойрноо хамгаалан стрессээ дотроо хуримтлуулахгүй, хүндрүүлэхгүй тулд аюулгүй аргаар гадагшлуулж сурах хэрэгтэй. Анхны төрлийн хүмүүст 3 стресс тайлах аргаар дараах арга тохирно. Эхнийх нь дуу авиаг ашиглах. Амьсгаа авахд гарахтаа гэх мэт дуудлагатай дуугарах хэрэгтэй. Дахин амьсгаа авч гарахтаа энэ дууг давтан гаргана. Чангаар дуулах нь мөн стрессийг маш сайн бууруулдаг. Хоёрдугаарт амьсгалын дасгал. Туслах 2 арга бий. Дөрвөлжин амьсгал ба ээлжид амьсгал. Дөрвөлжин амьсгалыг тооч гэсэн үг. Дөрвөлж болсон амьсгал, дараа дөрвөлж болсон амьсгал, дөрвөлж болсон амьсгал, дөрвөлж болсон амьсгал, чинь мөчлөг. Дөрвөн амьсгал, дөрвөн амьсгал. Нэг ээлжид амьсгал, ээлжид амьсгал. Дараа 4 хүртэл тоолон амьсгал таслана. 4 хүртэл тоолон гаргана. Дахин 4 хүртэл тоолон амьсгал тасалж шинэ мөчлөг ихсүүлнэ. 4 амьсгаа авах, 4 амьсгал барих, 4 амьсгаа гаргах, 4 амьсгал барих. Нэг нүхээр ээлжсэн амьсгалах нь ээлжид амьсгал юм. Баруун нүхээ хаагаад зүүн нүхээр амьсгаа авна. Дараа нь зүүн нүхээ хаагаад баруун нүхээр амьсгаа гаргана. 3-дугаарт хөдөлгөөн үйлдэл. Хүйтэн усаар нүрээ угааж болно. 3 удаа нүрээ жигтгэн норгоод гараа усанд хийж бүх ядаргаагаа шингээж буй мэт гараа савд сэгсрэх хэрэгтэй. Амьсгаа авч. Амьсгал барьж байх үед бүх бие чангалж амьсгаа гаргахтаа суллаарай. Мөн ямар ч биеийн дасгалууд жишээ нь суулт дээр цохих, бие зөөлөн цохих зэрэг нь стресс тайлахад туслана. Ер нь стресс тайлах бүх төрлийн бие махбодын аргууд маш тохиромжтой байдаг. Дараагийн төрлийн хүмүүсийн хувьд өөрийн сэтгэл хөдлөлөө дарж нөхцөл байдлыг тунгаах хандлагатай хүмүүс дараахыг зүйлсийг зөвлөж болно. 1-дүгээрт стрессийн нөхцөл байдлыг өөртөө чиглүүлэх. Сэтгэл зүйн нэг хууль байдаг. Анхаарал хаашаа чиглэнэ, эрч хүч тийшээ урсдаг. Анхаарлаа өөрийн дотоод руугаа чиглүүлээрэй. Жишээ нь өөрийгөө бяцхан хүүхэд гэж төсөөлөөд өөртөө хайр, дэмжлэгийн үг хэлж өөрийгөө тэвэр. 2-дугаарт чөлөө захаа. Бодож байгаа бүхний ямар ч шүүлтүргүүгээр цаасан дээр бич. Стрессийн үед төрсөн бүх сөрөг мэдрэмжээ тэнд дуудлан бичээрэй. Уур хилэнгийн урсгал гарч дууссаны дараа бичснээ дахин унших хэрэггүй. Цаасаа хаяад түүнтэй хамт бүх сөрөг мэдрэмжээ тавьж явуулаарай. 3-дугаарт дуу чимээ үнэр дүрслэл нь стрессийг тайлахад маш сайн нөлөөтэй. Тайвшруулах хөгжмүүдийн цуглуулга өөртөө бий болгож болно. Жишээ нь байгалийн амьд дуу чимээ, бясалгал ба амралтын хөгжим. Хамгийн чухал нь бүх аялгуунууд сайхан дурсамж, эерэг холбоо үүсгэх ёстой. Үнэр нь хүний ухамсарын гаднаас хүчтэй нөлөөлж сэтгэл зүйд шууд бөгөөд тодорхой үйлчилдэг. Тиймээс зориулалтын үйлдэлтэй эфирийн тосны нөөцтэй байж сайхан дурсамж сануулдаг. Тайвруулж амраадаг үнэрийн цуглуулгатай байх хэрэгтэй. Үнэртэй ус болон сайхан аялал, кофений үнэр, цай, ээж эмээгийн бов зэрэгтэй холбогдох дурсамжууд. Тайван, аюулгүй, амар амгалан байсан амьдралын тэр мөчүүдийн дурсамжийн дүр төрхийг сэтгэлдээ үүсгэх. Ийм үйл явдал нөхцөлийг дурсахад таны бие амар амгалан, тайван байсан үеийн бие махбодын хариу үйлдэл, мэдрэмжүүдийг дахин санах болно.